Монгол Улсын татварын ерөнхий газраас жил бүрийн 5 дугаар сарын 2 дахь 7 хоногийг улс орон даяар татвар төлөгчдийн өдөр болгон тэмдэглэдэг. Дархуул аймгийн татварын хилтэсийн удаа татвар төлөгчдийн өдрүүдийг тохиолдуулан 2022 оны шилдэг татвар төлөгч иргэн аж ахуйн нэгжүүдэд тодрууллаа. Том олон бичил бизнес эрхлэгчид мөн иргэн гэсэн сегментээр 30 шилдэгүүдийг шалгаруулж шилдэг татвар төлөгч чагналыг гардууллаа. За 2023 оны 1-р улирлын байдлаар Дархан төмөрлөгийн үйлдвэр компани Дархан аймгийн төсөвт 600 сая төгрөг, Дархан аймгийн хонгор сумын төсөвт 1.2 тэрбум төгрөг төлрүүлээд байна. За бид энэ жил Дархан аймгийн төсөвт нийт 4.5 тэрбум төгрөг нийлүүлнэ. За энэ төлөвлөгөө бол ерөнхийдөө бол бидэнд хүнд бол биш харагдаж байгаа. Үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн хэмжээтэйг харьцуулахад бол бид энэ 4.5 тэрбум төгрөгийг Дархан аймгийн төсөвт нийлүүлж чаднаа л гэж хэлмээр байна. Манай Дархан маш компани 1994 оноос эхэлж үйл ажиллагаа явуулж байгаа. Аж үйлдвэрийн тоног хөрөмжийг үйлдвэрлэдэг, сэргээн засварладаг ийм засварын механикийн үйлдвэр байна. 2022 онд манай компани татварт бол нийтдээ 130 орчим сая төгрөгийн татвар төлсөн. Татвар байж ижил энэ Монгол улс байна шүү дээ. Тийм учраас цаг тугаад нь төлөх шаардлагатай. Манай компанийн хувьд бол өнгөрсөн жил бол 1000 гатал байгаас бол 1600 тонн улаан буудаа хураасан байгаа. Нийт 700 га талбайдаа бол услагааны иж бүрэн систем суурилсан. Ийм орчин үеийн дэвшилтэт технологиг нэвтрүүлсэн тийм газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани байгаа. За тэгээд компани иргэн бүр бол татвар хураамжаа цаг тухай бүрээ төлж явах юм бол эргээгээд бидний оршин суугаа амьдарч байгаа орчин нөхцөл сайжирна. Тэгэхээр зэрэг бүгдээрээ татвар хураамжаа цаг хугацаанд төлж явахыг уриалж байна. 2022 оны шилдэг татвар төлөгчөөр Улаанбаатар гурил компани, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Дарханы дулааны цахилгаан станц, Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ зэрэг Дарханы томоохон компаниуд багтсан байсан юм а. Шаналыг Дархуул аймгийн татварын хилцээний дарга Оюун цэцэг, Санхүү төрийн сангийн хилцээний дарга Жаргал сайхан, аймгийн засаг дарга Аз жаргал нар гартуулж баяр хүргэлээ. Өнөөдрийн энэ шилдэг татвар төлөгчдөрийг харж байхад дэд бүтцийн салбар, ялангуяа цахилгаан эрчим хүч, дулаан, манай хамгийн том үйлдвэрлэл Дархан төмөрлөгийн үйлдвэрийн хамт олоннууд энэ шалгарсан байна. Мөн хүнсний үйлдвэрлэлүүд, барилгын материалын үйлдвэрлэлүүд гээд олон үйлдвэрлэл аж ахуйн нэгж байгууллагууд яг энэ иргэдийн амин чухал хэрэгцээг хангадаг, зах худлааны төвүүд дээр татвараа төлдөг, үйл ажиллагаагаа явуулдаг ийм иргэд аж ахуйн нэгж байгууллагууд тодорсон байгааг харахад үнэхээр таатай байна. Мөн 2023 оныг бид нар бизнес эрхлэгчдийн жил болгон зарсны хүрээнд татвар төлөгч аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг яавал саадгүй, яавал төрийн ямар нэгэн хүн сурталт дарамтгүйгээр явуулах вэ гэдэг энэ боломжийг харж байгаа. 2022 онд Дархан хотынхаа хүчин цэцгэлтэнд оруулсан энэ хөв нэмрийг үнэлж татварын албаны хамт олноос шилдэг татвар төлөгчөөр шалгаруулсанд нийт дарханчуудынхаа өмнөөс аймгийн иргэдийн хурлын нэрийн өмнөөс чин сэтгэлээс дахин талархал илэрхийлье. Төрийн хуулиар хүлээсэн үүргээ ёсчлон биелүүлж татвараа хугацаанд нь төлж улс орныхоо хөгжил дэвшилт үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг татвар төлөгчдөө баяр хүргье. Мөн иргэн аж ахуйн нэгжүүдийг татвараа хугацаанд нь төлж хэвшихийг Дархуул аймгийн татварын хилцээс уриалж байна.